Энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Перлиний гата бас өчтэй шүү. Перлин Парисаараа хямдхан байдаг гэсэн өөрсдийнх нь дөрөнгө болохоор бөөг орж ирдэг гэж үзсэн. Гэхдээ өөр тийш яаж болохоо чадахгүй юм шиг байна. Одоо гэс Луврынхаа музейд орчихлоо. Одоо ийш яваад ирчээ. Өчигдөр үсээ эхлэн цахаг харагдчих байна. Ер нь л ийшээ 2-3 удаа өчигдөр ирсэн. Өнөөдөр ч гэсэн тэх юм шиг. 2 тийшээ яваад лах юм байна. Good luck. За энэ нөгөө явах цаанд болохоор нэг тийм гартан байна. Square Marriage-ний нэг тийм зөвхөн нэртэй байна. Тэгээ гоё. Ногоон байгууламжтай. Ийм ацаар юм байна. Нэг яг Луврын музей хажууд байдаг Jardin des Tuileries гэдэг гартан юм байна. Ийшээ дэмжээ хацгаая. Ийшээ явахад замд байна шүү. Миний лисэн дотрээсээ. Амар цагтаа явж газар газ салхаж байна. Хэрис чи үүсэх юм ихтэй болсон юм шүү. Хот исэн юм шүү. Гоё юм байна. Өнөөдөр бараг болохоор бүр тийчгүй. За алхаал явж байна да. Энэ талаараа ингээд үйлчилгээний байгууллагуудтай юм байна. Ингээд энэ талаа болохоор сарны гартен байна. Ингээд татгшоо. Тэг гартенгийнхэн зам нь жоохон цемэлтэй шим шороотой болохоор гутал жоохон мохолоод ийшээ гадарлаа. Тэг чигээр ороод Луврынхаа entry энэ талаараа юм байна. Тэгээ гайгүй цагтаа амжиж байгаа шүү байна. Энтэдээс суусан чинь ер нь бол би 30 сарнахгүй. Тэгэхээр нэг 30 минутын өмнө ирэх болно гэсэн. Одоо цаг 40 болчихсон шиг байна. Болчихлоо гэсэн. Гэтэ өнөөдөр өчигдрийг бодлоо амар тийм сэрхэн байна. Ягаад ч юм. Тоо хүмүүс үзэх гэж ирсэн байна. Dipende da te. Scavallo. Дэфлийн цамх руу авцгаа. Ой маа. Вау. За энэ чи Луврын музей үзчихлээ. Одоо явж би сая Castify-с нэг кест хийцэн. Тэрийг очиж аваад тэгээд Eiffel Tower авцгаа. Let's go. Oh. Please stay. 2, 3. Юм уу? Мэдгүй явчихсан. Гоё улс байна, хот байна, үзэх юм их байна. Солонгос хүмүүс зурхад арай дээр хөдөлмжтэй байдаг шүү. За яг гадаа нүрээд ирлээ. Гадуураа бас ингэ шууд орд юм байна. Тэгэхээр би музейгээр яваад тэгээ хажуу талын дэлгүүрээр нь шууд гараад ирт юм байна. Одоо энэ гадна ганц зураг хөрөг дараал энэ чинь бас дахиад харалч таа. Намайг бэ. Вау. Important testifying case энэ шууд custom 20 минутын дотор хэвлээд өгд юм байна. Парист энэ Луврын музейгийн доор байдаг дэлгүүрт. Нөгөө Arc de Triomphe гэдэг өглөө очсны ижилхэн гэхдээ арай жижиг хөлбөр нь яг Eiffel-ийн Луврын музейгийн яг эсрэг талд нь ингээ байт юм байна. Тэг ингээд жоохон цаашаа явбал цаана нь Eiffel Tower харагдах нэ та. Гэтэ өдөр бол их гоё харагдаад идвүүл юм байна. Яра. Тэг ишиг болохоор ингээд Луврын музейд юм байна. Тэгээд ишиг аваад Eiffel Tower руугаа хүн болгоолыг ингэж зурах болчих ингээ гараа байна. Би уун саяны солонгос дээр авахсан чинь миний ингээд сов ингэж байгаа жирэмсрүүш гарчихсан. Гэтэ яах вэ? Авч өгсөн. Тэгээд
Яцгаа. Пари. Би нөгөө Лондонгийн усыг л хар өнгөтэй байд юм байна гэсэн чинь Парис ихсэн хар өнгөтэй байд юм биш үү надад. Зөөрийн үсэж одоо ийм том энэчнээс ахуулаад тэр барилга дуустал юм биш үү. Парламентын ортын бүлэг гэсэн чинь зөөрийн үсээ хийсэн байна. Тэгээ одоо ийш ялхаад гүүрд аваад энэ болохоор Сена гэдэг гол гэсэн гол юм уу? Далаа. Ямар гэж. Тэгээд Парисын Эйфелийн цаг орцгоё. Тийш орцгоё. За одоо алхаад Эйфелийн цагт дээр ирчүүл. Өнөөдрийн ер нь бол бүгдсэн байсан юмуд бол туслаа. За энийг дэше гарцгаа ингэж. За нэзэта Сен мөргийн эргээр голын эрэг дагуу Парисын дээрх хэсэг үзэхээр явж байна. Ер нь нэлээд энэ төвд байдаг юм уу жоохон зайтан байна. Тэгээд тийш очиж үзээд ер нь засвартай байж магадгүй интернетээ тэг чинь ямар ах нь харцгаая. Тэгээд чирэг очиж үзье. Тэр өнөөдөр байлээ даа. Йоо зөндөө л явлаа. Тэгээд даанч Парисийнхаа дэше гарыг гэсэн чи өөрөө мангартай буруугаас очиод тэгээд цагаас очиж заа. Буцаал таахгүй гэхээр буцаал очсон ч тэгээд сайн үс яа энэ жахалтгай гэж бодоод үлдээ да. Тэгээд очиж Notre Dame Cathedral. Тэгээд Парисын дээр хийсэн юм их тэгж хэлдэг юм лээ. Тэрийг очиж үзье. Тэгээд Парис дэвэр хөөсгөөдөг байгаа зү ингэ ирсэн. Өглөө өнөөдөр тагсаад төвчдөр гэсэн шалгалтаа тараа явж хах нэлээ хүмүүс өгөөжсэн өглөө ч гэсэн зөндөө өгөөжсэн. Ер нь маш их гүйдэг хүмүүс байна. Шорттой эрэгтэй эмэгтэй бүгдээрээ л гүйждэг. За одоо тэгээд алхаа авцгаая. Ер нь аим хүйтэн болсон чинь нэлээ хүйтэн болт юм байна гэдэг шиг даарахаар л жоохон нар гараад байгаа гэсэн амар бол нартай бол харчихгүй л. Миний барах хамар болчихсон юм байна. Магадгүй л. Дөлөөрөө үз шин тэр өглөө харсан. Тийшгээ талшраа аим гой нар гараад гой яригдчих байна. За Парисын дээрхийн сүм харагдаж байна. Тэнд харагдаж байна. Жохон нар гарсан байна шүү. Тэгэхгүй бол сайн хүйтэн байгаа чи. Хоёрогч байна. За энэ талаар нь бараг явчихсан. Ишигээ очившигээ сая илүү юмсэн байсан. Энэ хор газар бас нэлээд хоор газар юм байна. Занадаа энэ бол Парисын дээрхийн сүм Notre Dame Cathedral. Notre Dame Cathedral гэдэг нэртэй юм байна. Тийшээ чигээрээ замгарчий гэж бодож байна. Яг нөгөө юу н дуурч байна. Яа Парисын дээрхийн сүм биш нэгсэн бол Монголд юм газар байна. Сүмэн яг 5 цагт хонхоод байгаа юм байна. Энэ хонхон дээр талаа өчигдрийн нөгөө Eiffel Tower-ын юун дээр очиж төсөл юм байна. Вау. Nice. За
төрсөн өдрийнхөө лаг хүлээч гэсэн чинь гал идгүй зүгээр надад лаг өчлөө яа. Үсээгээ төрсөн өдрөө тэмдэглэчээ да. Нэмж ийм сеттэй юм яасан. Макарон авсан. Тэгээд пистачиотойгоос 3 вик, нэг матча, нэг chocolate, нэг cappuccino, raspberry rose гэдэг төрлүүдийг авсан. За, пистачиог авсан. Нэг хэлчих. Яа. За, матча нь бол дэжгүүртэй байна. Бас нэг амар уул гоё биш. Гэхдээ дэжгүүр юм. За. Яг пистачи амттай тийм ээ. За одоо матчатайг намжчихъя. Жахан өхрийн сүү амттай юм. Харис ада бүр амар юу болж байна. Цас нэг амар чараг өгтөө юу нь цас ингээд шуураад бодраад орчих. Миний ч өдрөөр цас орох хэрэгтэй гэсэн юм байна. Би өглөө болохоор бодлоо. Юу утсан? Кофе уугаад тэгээ гарчсан. Тэгээ одоо энэ болохоор миний өглөөний цай. Одоо энэчнээс гараад хотын төвийн тийш явж байгаад нэг газар юу гэж бодлоо. Энэ бол кофе юу, матча юу гэдэг юм шиг нэг юм авсан юм байна. Яг капучино яг кофе амтсан. Тэнд өөрөө яваад нэг газраас паста олж идэх гэж бодож байна. Би болохоор 7 цагт нислэгтэй. Тэгэхээр нэг 4 гэхэд очсон байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол одоо цаг 11:46 болж байгаа юм байна. Тэгэхээр пастагаа идээд 3 гэхэд мөртөнд суудсан байхад юу нэг чичгэн хавж байна. Саяны юу ч амар гэж бодсон байна. Капучино. Гэж бодсон шүү. За одоо надаа rose Сэмачиг намсан тий rose, raspberry, chocolate, pistachio. Баам. Энэ rose юм шиг байна. Яг сарнаа шиг авчихж байгаа юм. Энэ нэг тийм гоё амттай биш байна. Яг тийм цэцэг амттай. Би цэцэг их амар юу биш болохоор. Өнөр-мөнрөнд нь жоохон ашлтаа болохоор. Энэ болохоор кофе юм болов. Кофе уншчихжээ. Би кофе мэ. Аз тийм кофе.
ийм байна. Гэхдээ дотоос нь гоё юу мөд биш юм байна. Шахах юм бол ингээд зүгээр л юм ногоо юутай юм. Тэгээ ер нь бол хамгийн их таалагдсан нь бол юу юм шиг байна да. Пистачо юм байна гэж бодлоо. Энэ пистачоос 3-ыг авсан гэсэн. 35 евро. Ямар үгүй юу? Тэгээд 28 настай боллоо. Би TikTok үлгэж явж байгаа энэ Ладори гэдэг энэний юуг нэмэ гоё гэчихгүй матчаа. Би матчаа гэчихгүй. Иймэрхүү савсаатай бай. Ийм цаасан юм дээр шүү дээ юм бэ. Тэгээ бас энэ нөгөө энд идэхээр авч байгаа болохоор нэг иймэрхүү юутай гарч ирсэн юм байна. Матчаа дээр гэхдээ бор сахар өчнөд одоо brown sugar. Sucre brown гэнэ. Brun. За одоо амсаж үзэг гацхан байна. Raspberry. Чихэл юм байна. Одоо ерөөхдөө иймэрхүү юм боллоо. Нэг жоохон байж байгаа гэж бас амар юу бэ? Амар чихэрлэг юм байна. Тэгэхээр энэ ч суу жоохон юм айдчээ тийм дэлгүүр авахгүй нөө энэ өмнөд орсон нөгөө том моолын дэлгүүр гэлэрэлээс гэж харагдчих. Энэ харагдчих. Тэр дэлгүүр рүү орч нэг жоохон явчаа. Тэгээ явж паста идэх гэж бодчих. Тэнгүүт нөгөө өчсөө болохоор гацрууд нь одоо л онгоож байгаа ах гэж бодож байна. Тэгээ миний төсөөд нэг иймэрхүү болж байна. Ямар ч зүйлээсээ чиг гацсан. За өнөөдөр 2 сарын 15 та нарт сүүлийн удаа Eiffel Tower харуулъя. Бодлосоо чек-аут хийгээ гараа явж байна. Тэний газар орж төрсөн өдрийн кек макарони идчихэд. За Парисын Eiffel Tower-ыг иймэрхүү харагдаж байна надад. За дахиад нэг гүр завгүй. Eiffel Tower-ыг харагдаж байна. Бороточ гэсэн хүмүүсгүйсээ л байна. Парисын шороолог бор өнгөтэй Сен мөрөн уусч байна. Парис Eiffel Tower. Тэнд харагдаж байна. Дээгүүрээ ингээ метро авт юм байна. Тэгээ даагуур нэг хүмүүс явдаг замтай. Тэгээ даагуураа энэ бас Сен мөрний хажуугаар хүмүүс айгүй их гүйд юм байна. Явгууны завтай. Юм байна. За Eiffel цамхаг өнөөдөр 26 оны 2 сарын 15 өдөр ийм харагдаж байна.
За би явсараа яг F-ийн цаанхгийн жоох эсрэг талд Palace de Tokyo гэдэг газар хүрээд ирсэн байна. Энэ болохоор музей гэсэн. Гэтэ нэг амар хөрхөн зураг авахлыг тийм бүүтэд юм билээ. Би Нью-Йорк тавтаа авахлна гэд авахулч удаагүй. Тэгээ цэрийг эдийн чадварлыг тэр очтой. Цэрийг үзье гэж бодлоо. Өнөөдөр ер нь жоох сэрэх юм шүү. Пари. Эвлэн завч ястай 365 градус цаанаас харах юм да. Энэ чинь битүү галерей байсан байна. Надаа гой зургууд тань байна. Сая дотор нь яваад байсан чи хажуу талынхаа Museum of Modern Art гэдэг юунд дотор нь ороод ирсэн байсан байна. Яг эсрэг талд нь энэ юу байд юм бэ? Palace de Tokyo гэдэг газар энэ зураг авдаг газар байдаг. Инээд 5 еврогоор бас авдаг гэж энэ тэр фото бүтэн байна. Би танаас жирийн нэгэн Парисын гудамжийн Борото өдрийг харлаа. Дандаа лаглаг брэндүүд байдаг. Стрит бололтой. Rolex, Cartier байна. Богоо нэг айдахан хоолны газар олоо идчих гэсэн чи. Болтхон л тээ. Хаста идэх гэж бодсон. Одоо жоохон төрөөгөө төгч байгаа болохоор тэр аваар айдахан юуны газар авал идцгээ гэж бодож байна. За Парисын Charles Гамар Airport-ийн терминал 2-ын биеийн 6-аас эцгээ үлээж байна. Одоо Финланд нисээд тэнцээсээ Айсланд явна. Сайн нэгээрээ гэж пицца олж идээд эм орлоо. Төрсөн өдөр нэг иймэрхүү өнгөрч энэ 28 насны төрсөн. It's been a pleasure having you on board today. Thank you and we hope to see you again soon. За найзуудаа Финландийн онгоцны бодол дээр ирлээ. Вау. Би өглөө одоо 7-оос нислэгтэй цаг болохоор одоо энэ бүр байна. Энэхийн цагаар 11 болж байна. 11 өнгөрч байгаа. Би гейт харагдъя да. Би гейт рүүгээ очиод ойрхон бич. Вау. Энэ яадаг болсон бол Финландыг бол онгоцны бодлоос харах юм байна. Би одоо ингээд сая онгоцноосоо буцсан. Одоо нислэг өглөө болохоор тэр хүртэл энэ хавар харъя. Ихэнх газар ер нь бол хаац юм шиг байна. Гейтээ хараад тэгээд гейттэйг ойрхон очиод тэр хавар унд газар болоо да нүүр амныхан бодигээр л хаац. Би бэгийг климтрээр авахгүй амар нөгөө шууд цүнхтэй явж байгаа учраас за иймэрхүү газар байна да. Финланд гэж бас Helsinki гэдэг юм хта. За би болохоор маргааш өглөө 7 цагаас Finnair 7 цагаас Reykjavik 7:05-аас 34-ийн A дээр юм бэ. Тийш очиод байжээ да. Өбөж 7:20-аас бас биш. За би тэрийг хараад байгаа. Хоёр очтой ахаар. Сайхан Сара Ким гэдэг кино үзэж байгаа л тэгэл
Ирлээ. 4 анги үзчихсэн чи шууд хүрчихлээ. За миний маргаашийн нислэг болохоор энэ AI 991 720 26 дээ. Гейт нь бол харагдахгүй байна. Тэгэхээр 720 гэж байгаа болохоор 29 дугаар гейт рүү явах юм байна. 27-аас 60 тийш юм байна. Тэгэхээр тийшээ явцгаая. Вау. Гэтэ ер нь бол гадаагаар бол хүүт юм шүү. Би бүр юм шилэн циркутай сая намайг нөгөө нэг Парисаас ширж яхад хүмүүсүүд амар гүрчдээсэн байхгүй. Тэгэхээр хүүтэн хүмүүс юм шүү гэн. Гадаа сая буухад бүр цастай байсан. Тэгэхээр ер нь нилээн хүүтэн талтай сөүл онгоцны бодол шиг амарсан ижлэх санагдлаа надаа. Хилэн нас дээрээ ингээд А өсгийнхаа дээр ингэж хоёр зэгтэй юм байна. Айсландд Ö өсгийнхаа дээр хоёр зүг гэдэг бол 29 гэсэн тий. Одоо тийш яах. Тийш явцгаая. Тэгээ энэ хоёр унтах газар олдох нь яах нь харъя. Тэр чи food гинэ тэдний юуг нь харъя. Ямар хөө төлөх юм бэ гэдэг тэрийг харчих. Гэж бодлоо. Treasure search-ын чигээр гэж аахгүй тэрс монголоор транслэт. Вау. Nice. За 3 еврогоор аэропортын дэлгүүрээс нь зарим болоо. Яд снэк гэдэг да. Цаг өнгөрөх зөндөө хугацаа. Тэгэхээр влог энтрэнслаад Финланд дээр 8 цаг плейор ихнэ. Яад чи винцэгтийг trip.com-аас авсан чи яг энэ гарч ирээдсэн хгүй. Тэгэхээр let's go. Энийг идэж үзээ. Тэгээд хэдүүлээ тухтай газар очиж сууцгаа. Биш амталтаа изээж Финланд дээр ингэж өрсө бодчихсонгүй. Яг онгоцны бодол дээр л ирж байгаа л. 29 гэсэн шүү дээ тийш. Тэгээд зарим газрууд нь сонгохоо байна. Бага юмнууд бас харагдчихээн. Юмнууд нэгт ямар гоё юм бэ? Энэ жишээ нь ямар гоё юм харагдчих байна. Өглөө юм идэхээр өглөө 4-5 сонгоод юм болоо юм бол битгэхгүй лээ. Let's see. Алхаа явжсэн чи юм гоё. Унцдаг юм ария байна. Доор цэнгэлэгчтэй хүмүүсүүд юу нэггээр унтж байна. Тэгсэн чи airport-ын шууд Revolt-ийн ингээд картер шууд зарч идэм байна. Амар nice. Би Revolt-ийн карт авъя гэж айгүйх бодсон. За тэгээд энэ аваад юу байсан нэрчээ буцаад гейт руу очлоо. Иш цас байна. За ингээд онгоцондоо суугаад Айсланд буцхаа. Би ч сая л нэмгэн ирсэн юм байна. Цастай яхад шилэн төрхөө. Ивтэй. Цавтай. Ятураа нэг ноолоор дуухан цамцтай тултаал байгуу байна. Айсланд буцаад ирлээ. Өнөөдөр нэг өдрийн 11 цаг болсон болов. Тэр хвцаалж байгаа. За экситийг гарсан. Энэ манай өмнөх болсон газар юу? Шинэ